Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Монгол Улсын хууль. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Монгол Улсын хууль нь 2016 оны 2-р сарын 5-ны өдөр батлагдсан Монгол Улсын хууль юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн зорилт юу вэ? Энэ хуулийн зорилт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгшэрх, түүнийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах талаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, оролцоо, баримтлах зарчмыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хаана үйлчлэх вэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Монгол Улсын хууль нь хөгжлийн бэрхшээлтэй Монгол Улсын иргэн болон Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэн харьяалалгүй хүнд нэгэн адил хамаарна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Монгол Улсын хуулийн зарим онцлог юу вэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Монгол Улсын хуулинд урд өмнө нь үндэсний бусад хууль тогтоомжинд нарийн тусгагдаж томьёологдоогүй байсан олон ойлголтыг тодорхойлж томьёолж өгсөн байдаг. Тухайлбал нэгт хөгжлийн бэрхшээлээр нь ялгарлан гадуурхах гэж ямар үйлдэлийг хийх талаар энэ хуулинд нарийн тодорхойлж өгсөн. Хоёрт гэр бүл болон нийгмийн бүхий л хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэх зорилгоор төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгаж өгсөн. Дөрөвт хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрхийн талаар нарийн тусгаж өгсөн. Тавт Монгол дохионы хэл болон Braille үсгийн стандартыг хэрэглэх эрхийн талаарх ойлголтыг тус тус хуульчилж өгсөн байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Монгол Улсын хуулинд ялгарлан гадуурхалтыг хэрхэн томьёолсон бэ? Хөгжлийн бэрхшээлээр нь ялгарлан гадуурхах гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаанд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн баялагаас тэгш хүртэх,
хөгжилд хувь нэмрээ оруулах, тохирох, хэрэглэхүүнээр хангагдах боломжийг үгүйсгэх хязгаарлах үйлдэл эс үйлдэлгүйг хэлнэ гэж заасан байдаг. Хөгжлийн бэрхшээлээр нь ялгуурлан гадуурхах жишээнүүд: нийтийн тээврээр зорчих, дэд бүтэц, орон сууц, олон нийтийн байрлал байгууламжид саадгүй хүрэх, нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлээгүй байх. Хөгжлийн бэрхшээлтэй хүн мэдээлэл авах, бусадтай харилцахад шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлээгүй байх. Хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгааны улмаас зээл, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах. Хүнийг хөгжлийн бэрхшээлээр нь доромжлох, тухуурхах, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл, эцэг эхийг гадуурхах, олон нийтэд хөгжлийн бэрхшээлийн талаар буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл, зар сурталчилгаа явуулах, соёл урлагийн бүтээл хийх, хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшилд суйрлан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрэхэд алдсан аливаа зөвлөгөө өгөх. Гэр бүлийн гишүүд нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмээс тусгаарлах, нуух, түүнийг нийгмийн харилцаанд оролцохыг аливаа хэлбэрээр хязгаарлах, хөгжүүлэх чадваржуулах үйлчилгээнд хамрагдуулахаас зайлсхийх зэрэг олон үйлдэлийг ялгуурлан гадуурхалт мөн гэж хуулинд нарийн зааж томьёолсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомжийг зөрчигчид ямар хариуцлага хүлээл гэх вэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Монгол Улсын хуулинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдийн гин буруутай үйлдэл, эс үйлдэлгүүнд гэмт хэрэг зөрчлийн шинжтэй бол эрүүгийн хууль, зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ гэж заасан байдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Монгол Улсын хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтны буруутай үйлдэл, эс үйлдэлгүүн улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд гэмхор, хохирол, хур уршиг учирсан бол буруутай этгээдээр холбогдох хуульд заасны дагуу хохирлыг нөхөн төлөвлөнө гэж заасан байдаг. Та бүхнийг энэхүү хуультай дэлгэрэнгүй танилцаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаар илүү гүн гүнзгий суралцах, мэдлэгээ дээшлүүлэхийг бид санал болгож байна.